За сайн байцгаана өрхөн мөндөд сонсогчдоо захиргааны иргэн давзаалдах шатны шүүгээс эрхлэн гаргадаг иргэд болон хууль судлаач нарт зориулсан сонсдог шүүх подкастын маань энэ удаагийн дугаар эхлэх бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор захиргааны иргэн давзаалдах шатны шүүхийн шүүгч Сарын гэрэл шүүгч маань оролцоод хүрэлцэн ирсэн байна. Бидний урилгыг хүлээжсэн танд маш их баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ ч гэсэн хүргэе. Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. За хэдхэн хоногийн өмнө Монголын хуульчдын холбоо шүүхийн цахилгааны хороо хамтраад хуульчийн ёс зүйн асуудал шинжилэл сэдвээр хуульчдын симпозиум зохион байгуулсан байна лээ. Та тэр симпозиум дээр бас сонирхолтой сэдвээр хэлэлт тавьсан. Тухайн сэдвийг сонгосон шалтгаан нь яагаад тэр сэдвийг сонгосон юм болоо? За 11 сарын 6-нд хуульчдын холбоо цахилгааны холбоо хороо хамтран зохион байгуулсан 200 гаруй хуульч нарыг оролцуулсан хуульчдын ёс зүйн сэдвээр симпозиум зохион байгуулсан байгаа. За миний би үүнд шүүгчийн ёс зүйн тулгымцсан асуудал цаашид авах арга хэмжээний талаар илтгэл тавьж хуульчдынхаа дунд хэлэлцүүлсэн байгаа. За энэ сэдвийг сонгосон гол шалтгаан бол өөрөө шүүхийн шинтгэл тийм ээ. Монгол улсын үндсэн хууль бид мэдж байгаа. Шинэ үндсэн хууль 1991 онд батлагдсанаас хойш 30 гаруй жилийн хугацаанд шүүхийн шинтгэл явагдаж байгаа. Мэдээж энэ шүүхийн шинтгэл гэдэг чинь зөвхөн хуулиа шинжилгээ зогсохгүй. За тухайн байгууллагыг бий болгох, байгууллагад ажиллаж байгаа тийм ээ системид ажиллаж байгаа хүний бэлтгэх, хүний нөөцөө бэлтгэх, за хүмүүнийхээ нэг ухамсар мэдлэгт хувь нэмэр оруулах гэдэг маш олон ажлууд хийгдэж байгаа. За түүний нэгэнд нь энэ шүүгчийн ёс зүйн асуудал буюу ардчилсан тогтолцоотой ардчилсан нийгэмд шүүх засаглал хэрхэн шүүгч нар ямар ёс зүйтэй ажиллах юм бэ гэдэг асуудал бас хөндөгдөж тавигдж байгаа тийм ээ. За 30 гаруй жилийн хугацаанд шүүхийн тухай гол хууль маань 4 удаа өөрчлөгдсөн. За энэ 4 удаа өөрчлөх хугацаанд энэ хэрээрээ мэдээж нөгөө шүүгчийн ёс зүйн асуудлууд нь өөрчлөгдөд эхэлсэн. За энэ 30 жилийн хугацаанд ингэж 4 удаа өөрчлөгдөхдөө энэ ёс зүйн хэм хэмжээ, за сахилгын хэм хэмжээг хэрхэн авч үзэж байгаа юм. За энэ нь яг практикт тийм ээ хэрхэн хэрэгжиж байгаа юм гэдэг асуудал дээр маш олон судалгаа гарсан юм билээ. За энэ судалгааны хүрээнд болохоор шүүгчийн ёс зүйн асуудал ялангуяа олон нийтэд тийм ээ шүүгчийн итгэл бол нэлээд одоо төдийлөн сайжрахгүй байгаа гэсэн судалгаа байна. За дээрэс нь шүүгчийн шүүхийн шинтгэл хэдийгээр явагдаж маш олон орны донор орнуудын тийм ээ тусалцаа авч олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн боловч за шүүгчийн энэ ёс зүйн асуудал дээр төдийлөн сайжрахгүй байгаа гэсэн юм судалгаа. Жишээлбэл би энэ илтгэлийг бэлтгэх явцдаа олж танилцсан Америкийн Аризонагийн их сургуулийн White Bernard гэж хүн зүүн Азийн хуулийн сэтгүүлдэр судалгаагаа хэвлүүлсэн байсан. Яг цэвэр Монголын шүүхийн шинтгэл хэрхэн явагдаж байгаа. За үүнд одоо шүүгчийн ёс зүйн хувьд зааш олон нийтийн итгэл нь шүүгчд нараа ер нь юу гэж үзээд байгаа юм тийм ээ. Энэ тал дээр судалгаа гаргаж хэвлүүлсэн байлаа. За энэ судалгаанаас авч үзэхэд бол юу гэж дурдсан байна гэхээр шүүгчийн ёс зүйн асуудал дээр одоо хэрэгжиж байгаа тэр дүрм, журам, хууль нь бол үнэхээр хэрэгждэг юм байна. За сахилгын арга хэмжээ авахар байгуулагдсан байгууллагын үйл ажиллагаа хэдийгээр докторчж байгаа боловч яг практикт нөгөө шүүгч нарын авилгалт өртөж, за шүүгч нар ёс зүйгүй байна гэдэг асуудал бол төдийлөн буурахгүй байгаа гэдэг судалгаа гаргаж тавьсан байлээ. За тэгээд энэ асуудлынхаа хүрээнд нөгөө толгомдож буй асуудлыг гаргаж ирэх хамгийн гол зорилготой байсан. За судлаач хүний зүгээс энэ 4 удаагийн шинжилэл хийгдсэн гэж та ярьлаа.
Тэрийн дуруудыг шийдлэх нь одоогийн практиктайгаа хэр нийцж уялдж байгаа юм бэ? Энэ талаар таны бодол. За шинтгэлийн хүрээнд мэдээж шүүх засаглалын шинтгэлийг практикт хэрэгжүүлэхийн тулд тийм ээ олон арга хэмжээ авч байгаа. Гэхдээ хэрэгжилтийн шатн дээр очиод ер нь төдийлөн амжилттай хэрэгжиж чадахгүй байгаа, үр дүн гарахгүй байдаг ийм судалгаанууд гараад байна тийм ээ. Энэ юутай холбоотой вэ гэхээр тодорхой хэмжээгээр нэгдүгээрт энэ шинжилгээ ойлгох, дээрээс нь хэрэгжилттэй холбоотойгоор хуучин тогтолцоонд ажиллаж исэн хүмүүс маань өөрсдөө сургаж ухамсар мэдлийн түвшиндээ бас өөрчлөлт хийх ийм шаардлагууд бас гарч байгаа л да. За дээрээс нь олон нийтийн зүгээс болон одоо хуулийг хэрэгжүүлдэг этгээдүүд маань бас энэ асуудалд бол ойлгох ямар асуудлыг өөрчлөх вэ гэдэг дээр анхаарах юм шаардлагатай байгаа. За бид бүгд мэдж байгаа манай практикт тийм ээ шүүгч нар бол харцангуй хуульч нарыг ботход илүү гал донд ажиллаж байгаа тийм ээ галын цэг дээр ажилладаг. Тэгээд илүү их өртдөг тийм ээ хил амд их өртөж байна. За хардлага сэрдлэгэнд өртөж байна. За тэгэхээр жишээ дурдал та 2013 онд 13 шүүгчийг бол одоо тодорхой үндэслэл заах тодорхой ойлгомжгүй байдлаар тийм ээ ажлаас нь чөлөөлсөн ийм асуудал гарсан. Энийн үр дагавар одоо 10 жил өнгөрсөн байхад ч гэсэн одоо хүртэл үргэлжлээ явж байгаа төлбөр мөнгөө нэхэх тийм ээ асуудал үргэлжлээл явж байна. За 2019 онд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргаад шүүхийн ерхий зөвлөлийн саналыг үндэслээд 17 шүүгчийг бол бүрэн эрхийг төтгөлцүүлсэн. За тэгээд бүрэн эрхийн төтгөлцүүлээд цагаатсан шүү дээ шүүгч нар маань. Тэгэхэд энэ шүүгч нарын нэр хүндийг сэргээх, уучлал хүсэх ийм ажиллагаа огт хийгдээгүй. За дээрэс нь энэ хугацаанд олон удаа олон нийтийн хэвлэл мэдээлэл хэрэгслэр шүүгчийн ёс зүйтэй холбоотой шүүгч засаглал, шүүх эрх мэдлийн нэр хүнд, шүүхэд итгэх олон нийтийн итгэллийг нөлөөлөх хэмжээний юм сөрөг мэдээллүүд маш их явагддаг болсон тийм ээ. Улс төрч гарч ирэл шүүгчтэй авилгач шүүгч гэж хэлэхэд маргааш нь шүүх хуралтаар ороход шүүгч нараас тийм ээ шууд хэргийн оролцогч татгалцдаг. Чи нөгөө авилгалт шүүгч гэвэстэй чи тэр авилгатлаас нь авсан ч юм билүү гэд шүүх хурал хоошлол татгалцдаг ийм асуудлууд шүүгч нар дээр бууд юм аа практик. Дээрээс нь шүүгч нарын маш их ялгарлан гадуурхалтанд бол одоо өөртөх нөхцлүүд бий болдог. За шүүгч нар тодорхой хэмжээгээр нэлээд айц хүчтэй байна. Ийм асуудлууд байна. За энэ асуудлыг бид нар шүүгч нар юу гэж харж байгаа вэ гэхээр хоорондоо мэдээж бидэнд ингээд нийгмийн зүгээс ирж байгаа энэ шаардлага гэж хүлээж авч байгаа. Нийгмийн зүгээс шаардлага гэж хүлээж авч байгаа агуулга юу вэ гэхээр бид өөрсдөө энэ ажлыг хийх гэж тийм ээ тангараг өргөсөн. Дээрэс нь энэ ачааг өргөх гэж бид энэ ажлыг хийж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хэмжээгээр мэдээж хардлах сүрдлгээд өртөх нь ойлгомжтой гэдгийг бол бид бол одоо хүлийн зөвшөөрч ухамсарлаж ойлгож байгаа. Тэгэхээр энэ нийгмийн хүлээлттэй энэ шаардлагыг тийм ээ дээрэс нь ийм одоо нийгэм бид нарыг ойлгохгүй байгаа энэ нөхцөлд бид нар өөрсдөө яах ёстой юм бэ гэдэг асуулт бас хоорондоо ярилцж нийт шүүгчдийнхээ хуралдаанаар асуудал дэвшүүлж ярилцсаар байх болно. За энэ асуудлын хүрээнд бол бид ярилцаад маш олон ажлыг одоо шүүгчдийн холбоогоор дамжуулж хийж байгаа. Жишээл шүүгчдийн холбоо маань нийт 500 шүүгчийг нэгтгэсэн ийм холбоо байдаг. За энэ өнгөрсөн хугацаанд бид бол одоо жишээлбэл шүүгчдийн ёс зүйн зөвлөлтөх холбооныхаа дэргэд 9 гишүүний бүрэлдэхүүнээ байгуулсан. За энэ хороо маань юу хийдэг вэ гэхээр шүүгчийн ёс зүйн асуудлаас тийм ээ шүүгч өртгөхөөс урьдчилан сэргийлэх энэ ажиллагаанд бол тус нэмэр болдог ийм хороо ажиллаж байгаа. Тэгэхээр бид өөрсдөө ёс зүйн асуудалд орохоос урьдчилан сэргийлэх энэ ажлуудыг хамтран хийх ажил дээр бол одоо
хамтарч бүгдээрээ ажиллаж байгаа. За дээрээс нь холбооны зүгээс бид нар маш олон сургалтуудыг за гадны одоо Америкийн элчин сайдын яамд өөрсдөө төсөл хөтөлбөр бичээд тийм ээ сургалт авах. За гадны одоо судлаач за энэ чиглэлээр мэргэсэн олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэсэн этгээдийг урьж авчирч тийм ээ сургалт зохион байгуулах энэ ажлуудыг үр шаттайгаар хийгээ явж байгаа. Дээрээс нь бид нар үргэлж судалгаанд суйрлаж тийм ээ одоо хэргийн оролцогчтой яс маань шүүгчийг юу гэж үзээд байна тийм ээ. За оролцогчдын зүгээс юу гэж үзэж байгаа. Дээрээс нь массын зүгээс тийм ээ шүүхийн эрх мэдлийн шүүх засаглалын нэр хүндийг одоо юу гэж үзэж байгаа. Түүн дээр бид нар хэрхэн яаж сайжруулах вэ гэдэг дээр бид нар анхаарал хандуулаа явж байгаа. Жишээлбэл Америкас бид хэд нөгөө түрүүн бид дурдсан элчин сайдын яамнаас нэг хөтөлбөр хэрэгжүүлээд US speaker гэх хөтөлбөр хэрэгжсэн байгаа шүүгчтэй холбоондор энд холбооны шүүгч ирж бидэнд хичээл зааж орсон. За энэ шүүгч маань юу гэж хэлдэг вэ гэхээр ерөнхийдөө бид бол 200 жилийн төвхтэй Америк шүүх засаглал хүний эрхийг дээдэлсэн тийм ээ шүүх намайг хамгаалт юм а гэдгийг одоо иргэдэн ойлгосон ийм шүүхтэй итгэдэг тийм ээ шүүхээ хүнддэг ийм засаглалыг бүтээхэд бол бид 200 жил зарцуулсан. За Монгол улсын хувьд бол одоо 30 жил зарцуулаад явж байгаа юм байна. Энэ арчилсан энэ шүүх засаглалын системийг бүрдүүлэхэд тийм ээ. Тэгэхээр мэдээж алдаа оноо хэцүү зүйл гарнаа. Тэгэхээр үүн дээр та бүхэн өөрсдөө маш төлөвлөгөөтэйгээр тийм ээ дараатаагаар ажиллах нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг. Таны ихтгэлийг сонсоод байхаар нэг зүйлийг бүр асуумар санагдаад байна л да. Шүүгчийн ёс зүй иргэдийн зүгээс үнэлэх за мөн шүүхийн үйл ажиллагаанд их олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл юу байна вэ? За манай улсын шүүхийн практикт гарч байгаа нэг асуудлыг бол би зохон хэлмээр байна. Энэ асуудлын хүрээнд юу гэхээр маш олон хуульч болон хэргийн оролцогчдоос ирж байгаа шүүмжлэл байдаг. Юу вэ гэхээр хэрэг эцэслэгдэх хугацаа маш урт байна гэж шүүмжлэл ирдэг. Өөрөөр хэлбэл цаг хугацаа одоо хөрөнгө мөнгөөрөө тийм ээ. Дээрээс нь сэтгэл санааны хувьд бол одоо хохироод дуусдаг хэтэрхий урт хугацаатай шүүхээр яваад хэрэг эцэслэгдэж өгдөг ийм асуудал байна гэж өрөөлж шүүмжилдэг. За үүний учир шалтгааныг бас миний бие судалгааны хүрээнд бас судалж үзсэн байгаа. За яагаад энэ хэрэг эцэслэгдэх хугацаа удаад байна гэх. За 4-10 жил болсон нэг 10 хэргийг ер нь таймлж авч үзсэн. За энэ 10 хэрэг 4-10 жилийн хугацаатай шүүхээр утсан одоо эслэгдэж дууссан байна. За энэ шалтгаан нь яагаад ингэж удчихваа тийм ээ яагаад ингэж удаатай юм бэ гэдэг судалгааг хийж үзсэн. Тэгэхэд бол ерөнхийдөө нэг 4 үндсэн шалтгаан гарч ирсэн. Эхнийх нь бол маш олон удаа шүүх хуралдан хойшлогдож байгаа. Хүсэлт өгвөл за хэргийн оролцогч өмгөөлөгч нар маань хүсэлт өгөөд мэдээж тэг хүсэлтийн үндсэндээ л шүүх хуралдан хойшлоо шүү дээ тийм ээ. Тэгээ шүүх хуралдан маш удаан хойшлж байна. 2-3 жил дараалан хойшлсон тийм ээ. Тохиолдол бас гарч байна. За дээрэс нь шүүгчийн захирамж захиргааны шүүхийн хувьд жишээлбэл нэг асуудал бий. Шүүгчийн захирамж тогтоолыг шатны процессын явцад гарсан шүүгчийн захирамж тогтоолыг давзаалтах шатны шүүх хяндаг тийм ээ. За энэ хугацаа бас хугацаа авч байна. За одоо нэг хүн 2-3 хүсэлт өгчөд л магадгүй тийм ээ 6 сар хүртэл хугацаагаар хойшлох тийм ээ. Ийм тохиолдол гарах. Дээрээс нь 3 дахь дахин хэлцүүлэхээр буцааж байгаа энэ нөхцөл байдал бас хэрхэн эцэслэгдэх хугацааг бол авд юм байна. За сүүлийнх нь бол хэрхэн шийдвэрлэх ажиллагааг төтөлзүүлж байгаа тийм ээ. 90 иргэний шүүхтэр явж байгаа үндэслэлээр төтөлзүүлж энэ 4 нөхцөл байдлаас болж
хэрэг эцэслэгдэхгүй уддсан байна гэдэг юм судалгаа байна. За ёс зүйтэй холбож тайлбарлах юм бол магадгүй хуульчийн ёс зүй тийм ээ. Тэй холбож тайлбарлахад энэ шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулдаг энэ нөхцөл байдал бол шууд энэ ёс зүйтэй холбогдож гарч ирэх асуудал гэж би үзэж байгаа. Энэ бол бас ёс зүйн өрөөнд ч цаашаа ярьж тийм ээ асуудал төвшүүлэх ийм асуудал гэж үзэж байгаа. Энэ ганцхан шүүгч гэлтгүүгээр одоо шүүх хуралдаанд оролцож байгаа хуульч нарт тийм хуульчны ёс зүйтэй бас шуутай хамааралтай байж болцсохгүй юм асуудал байгаа шүү. За тэгээ та энэ илтгэлээрээ одоо хуульчийн симфозиум тавьсан илтгэлээрээ нийт хуульчдад ямар мессежийг хүргэхийг зорьсон бэ? Шүүх эрх мэдэл, шүүх засаглалын үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн шүүгчээс шалтгааллахгүй. За энэ үйл ажиллагаанд хуульч нар, өмгөөлөгч нар, прокурорууд тийм ээ оролцдог. За тэгэхээр шүүх эрх мэдэл, шүүх засаглалын нэр хүндийн асуудал тэгэхээр зөвхөн шүүгч нарын үйл ажиллагаатай холбоотой биш байх нь. Тэгэхээр шүүхийн нэр хүнд, шүүх засаглалынхаа нэр хүндийг авч явхад энэ үүрэг хариуцлага маань хуульч бид бүгдд нь хамааралтай тийм ээ. Тэгэхээр бид үүнийг ухамсарлах цаг одоо болсон. Одоо шүүх хурлаа тараад магадгүй лайв шууд хийгээд тийм ээ өмгөөлөгч нь эсвэл одоо онлайн хэлбэрээр шүүх хурлын талаар, шүүгчийн талаар тийм ээ яриад явцдаг үзэгдэл бол манад бол одоо газар авсан байна шүү дээ. Тэгэхээр би энийг бол онцолж урайлж хэлж байгаа. Хуульч нараа ёс зүйн асуудал байвал тийм ээ. За шүүгч нарын ёс зүйтэй холбоотой асуудал байх юм бол хуульч нар дотроо ярья. Дээрээс нь үүний цаанд чи яагаад гэвэл үүний цаанд чинь шүүх эрх мэдлийн нэр хүнд тийм ээ. Шүүх засаглалын нэр хүнд, таны мэргэжлийн хариуцлага, мэргэжлийн нэр хүндээ өндөр дөргөж явах тийм ээ. Ёс зүйн хариуцлага байгаа шүү. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа нийлж одоо шүүх эрх мэдлийнхаа нэр хүндийг дээшлүүлэх, олон нийтийн итгэлээ дээшлүүлэх энэ ажилд хамтдаа хамтран ажиллая гэдэг уриалгыг бол би хуульч нартай ярьж хэлсэн байгаа. За би нэг жишээ аваад танаас нэг асуулт асууя л да. Шүүгч нөлөөллийн мэдүүлэг өгөхгүй байх нь өөрөө ёс зүйн зөрчилд орох уу? За энэ асуудлыг ярихын тулд маш их дэлгэрэнгүй ярих шаардлагатай. За шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг бөглөх үүрэгтэй гэдэг хуулиар заасан тийм ээ. За тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт маань одоо бол төдийлөн хангалтгүй байгаа. За яагаад хангалтгүй байгаа вэ гэдэг асуулт гарна тийм ээ. Тэгэхээр энэ нөлөөлөл гэдэг зүйл маань өөрөө юу юм бэ гэдгийг бол ерөөсөө тодорхойгүй байгаа. За жишээлбэл лайв хийснийг тийм ээ түрүүн би хэлсэн тийм ээ. Шүүх хуралд хараад лайв хийгээд за шүүгчийн нэрийг дурдж жагаад тийм ээ ийм шүүгч гэж байдсан юм гэдэг яриах. Энэ өөрөө нөлөөлмө юм уу? За эсвэл жигсаалт цуглаан хийгээд тийм ээ. Энэ шүүгч ийм байна гэдээ одоо талбай дээр жигсаал хийгээд явдаг тохиолдол бас байдаг шүү дээ тийм ээ. Үүнийг нөлөөлөх гэж үзэх юм уу? За шийдвэрлэгдээгүй хэргийн талаар шүүгчийн нэрийг зохиод хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тараахыг нөлөөлөх гэж үзэх юм уу гэдэг. Маш олон асуултууд байдаг. Эсвэл шүүх хуралдааны явцад шүүгч рүү хашгираад байгааг нөлөөлөх гэж үзэх юм уу? За шүүх хуралдаанаа удаа дараагаар тийм ээ хойшлуулаад татгалцаад байгааг нөлөөлөх гэж үзэх юм гэдэг. Маш олон тийм ойлгомжгүй асуудал байгаа байхгүй. Тэгэхээр нөлөөлөх гэдэг энэ зүйлийг тодорхой болгох шаардлагатай юм байна гэж би бас хуульч нарын дунд энэ хэлэлцүүлгийн явцад асуудал төвшүүлсэн. За нөлөөллөө тодорхой болгож ээж за дээрэс нь энэ хэрэг чинь тийм ээ нөлөөллийг яаж одоо нөлөөлөх гэж үзээд би нөлөөллийн мэдүүлгээ
ийм учраас би нөлөөлөл гэж үзэж байна. Хууль зааснаар. Тэгээд энэ нөлөөллийн мэдүүлэг байна. Дээрээс нь нөлөөллийн мэдүүлгийг хянан хилцдэг энэ процесс өөрөө маш ойлгомжгүй. За шүүхийн ерөнхий зөвлөлөө дамжуулдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл дамжуулах л үүрэг гүйцэтгэх юм билээ. Цаашаа цагтаараа үүдэг. Тэгээд за энэ нөлөөлөл биш байна гэж хаагаад ирдэг тийм тохиолдол зөндөө байд юм билээ. Тэгээд дээрэс нь энэ процессыг тийм ээ шийдвэрлэх нөлөөлсөн гэж үзээд шийдвэрлэх процесс нь ямар байх юм. За дээрэс нь энэ шүүхэд нөлөөлөх энэ асуудлыг бол би юу гэж харж байгаа гэхээр нөгөө шүүхийг хүндэтгэх одоо зөрчлийн хэрэг магадгүй тийм ээ зөрчлийн хууль тогтоомжиндаа ч юм уу ингээд өөрчлөлт оруулах шаардлагатай юм уу гэж хараад байгаа. Зөрчилтэйгээ холбож ийн чинь одоо хэрэгжих процесс нь өөрчлөгдөж штэ тийм ээ. Тэгэхээр энэ одоо хэрвээ шүүгчийн нөлөөлийн мэдлэг бүглээгүй шүүгч өөрөө ёс зүйн асуудалд ордог. Ийм систем рүү шилжлэхэд энэ асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Магадгүй нөлөөлийн чинь уул нөлөөлийн мэдүүлэгч шүүгчийг аврах одоо тийм ээ шүүгчийг хамгаалах ийм агуулгаар хууль тогтоогч оруулсан залт байгаа байхгүй юу? За нөлөөлийн мэдүүлэг бүгэлсэн тохиолдолд шүүгч өөрөө хамгаалагдаад явдаг тийм ээ. Хараад бус шүүгч хараад бус байдалд бас одоо нөлөөлдөг чухал тийм арга хэрэгсэл байгаа байхгүй. Гэхдээ энийг цогцоор нь механизмаар нь ингэж шийдвэрлэхгүй тохиолдолд энэ өөрөө хэрэгжихгүй байх тийм ээ. Хэрэгжихгүй байгаа юм практик тийм төдийлөн ач холбогдолгүй байгаа юм нөхцөл байдал бол ажиглагдаад байгаа. За үнэхээр сонирхолтой сэдв та сонгосон байна. Одоо шүүгэн шинтгэлийг гүнзгийрүүлэх, шүүгүүд итгэрэгдийн итгэлийг нэмэгдүүлэх. За одоо тийм мөн шүүхийн хуульчдын ёс зүйн цахилгаан хариуцлага дээшлүүлэх чиглэлээр эрх зүйн ямар одоо зохицуултуудыг сайжруулах гэсэн одоо цаг үе болсон сэдвэр ихтгэл тавьсан байна. Тэгээд ихтгэлээ мөн бидний урилгыг хүлээж авч энэ подкастад тавьж байлаа танилцуулж өгсөн танд бас маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэнд ч гэсэн намайг подкаст урьж оролцуулсанд баярлалаа. За таны одоо энэ судалгаа шинжилгээний ажилд нь бас маш хүнд амжилт хүсье. За мөн шүүгч хүний хувьд одоо шийдвэр мэрэгэн үзэн хурц байх болтугай гэж өргөөд өнөөдрийн подкастаа өндөрлж байна. Манай өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөө. Зочин шүүгчээр захиргааны эргийн давзаалт хашигчдын шүүгэн шүүгч Цаанангэр шүүгч маань оролцлоо. Хөтлөгчөөр мөн төс шүүхийн замын газрын дараа үнэр жаргал хүний бий оролцлоо. За дараагийн дугаараар эргэн уулзцай сонсогч баяртай.